Хэрэв хүний хань бол заавал босгож авах ёстой. Өөрсдөө их ажилсах байх хэрэгтэй. Ер нь ажилтал байж үл хэрүүл гараад байдгүй юм шүү дээ. Аяанда ханижлыг хүндэтгэлээвэл эмэгтэй хүн чинь ханижлыг хүнлээ л. 1967 онд энэ 5 сарын 7-ны 4 дугаар байсандаа айлгэр болж ирсэн. Тэрнээс хойш одоо 58 жил болчихлоо. 2 хүүтэй 3 ачтай 10 гаруй одоо 34 дэх үе одоо гараад явж байна. За ер нь тэгээд айлгэр одоо аятаа тавтаа сайн сайхан байх асуудал бол бие биенээ одоо хүндэтгэж бие биенээ ойлгож бие биенийг одоо үг санаа бодол энэ тэрийг хүндэтгэж ингэж явбал айлгэр доктортай өрхөөгд хүмүүжлтэй ажил албан маань бүтэнчтэй байдаг байх гэж би бодож явдаг. Тэр бол хоорондоо хэрэлж үзээгүй. Энэ бол надад өстө ганц гар хүрчж үзээгүй. Одоо гэрээ эмэгтэй хүн гэдэг чинь гэр орноо айлыг тоглох сайхан байлгах хэрэгтэй. Одоо нөхрөө ороод ирэхэд одоо аяг цагийн бэлдсэн хоолыг бэлдсэн. Бид нэр чинь хөрчүүл хэлжсэн шүү дээ. Орж исэн хүндээ одоо нэг аяг цагаа өгөөд их сайхан хүлээж авчаа гэж бүр загчээсэн. Ерөөсө гэрийн хаалгаар ороод ирвэл энэ гэртээ ажиг эмэгтэй хүн хийдэг юм шиг ойлголт одоо зарим хүмүүсүүд байдаг юм биш байгаа гэж би бодож явдаг. Бид хоёр бол тэгдэг. Хэн төрүүлж ирнэ? Шал савгаар угаахаас эхлээд аяшнгаа угаа цэвэрлэхээс эхлээд хоолндоо хийхээс эхлээд ерөөс хэн төрүүлж ирнэ ажлаа хий. Тэгээд хоёр биенээ бол хүндэтгэж л байх хэрэгтэй. Гэр оронд хэрүү шиг муугаан байхгүй. Тэр чинь дандаа хар мөртэй байдаг байхгүй юу? За тэгээ архитаар суухгүй нөгөө тамхи дээр татахгүй болохоор чинь би чи энэ ч одоо нөгөө автсан гэдэн цаасын өөрөө гараал гэр дотор зохицуулаад амьдрын гэж. Эмэгтэй хүн бол ер нь мөнгийг одоо зохицуулахад их амархан штэ. Орж ихт нь одоо хэлзаа зөвхлөж арх урчлаа чи тамхичлаа гэдэг бол чи хэрүүл үүрсэн штэ. За одоо чи ганц хоёр гоцмол унт гэж хоолны хийж өчвөл энэ усууч архитар суугаал одоо хоорондоо зодтол ахаар чи хэцүү байдна. Хэцүү л харагдаж байгаа юм чинь. Тийм учраас одоо энэ залуучууд бол архитарснаас их хол байх хэрэгтэй. Ханижлыг хүндэтгэл байх хэрэгтэй. Тэгээ эцэхээ зоохгүй л байх хэрэгтэй. Одоо салж сарниж одоо хоорондоо муудалсан эцэхээ зоож байгаа шүү дээ. Хоорондоо муудалсаг тэрний чинь эцэх заавал мэдэгдэх хэрэггүй. Тэгээл эцэх чинь зовно шүү дээ. Тэгэл одоо ажил хийхгүй тэгэл хэрэлдээл нэг архитар сууж ирахаар муудалцаалах юм бол хэрвчин гараал. Тийм учраас ерөөсөн завтал байж завтгүй байж ах хэрэгтэй гэж боддог. Ер нь амьдралд бол хүнд үеийг тохиолддог. Хүнд үеийг хоёулаа өөрсдөө байгаа бүх одоо юу гэдэг юм оюун ухаан чадал тэнхээ одоо боловсрал мөнгө төгрөг юу гэдгийг тэр хөвгтөө дайчилж одоо бие биенээ өвчин зовлонгоос салгаж авч харах тал юм их чухал байдаг. Одоо өнөөдөр болтол бид хоёр тэгж одоо явж ирлээ.